Сайн байцгаана уу? Та нартайгаа уулзах амар утсан байна. Сар шинэ минь та нар минь сайхан шинэлсэн үү? Би сайхан шинэлсэн. За тэгээд би ингээд одоо миний ярьдаг сэдв болохоор ихэвчлэн залуучуудраа чиглэсэн хандлагатай сэдв ярьдаг. Яагаад гэхээр би залуучуудаа одоо 30-40 хүрэхээс өмнө бидний алдсан алдааг 30-40 хүрээд ойлгохгүйгээр наан залуудаа ойлгож алдаа ухаарад одоо шилжүүлж юм уу юмнаас өөрийгөө хамгаалж сурдаг тийм харьгуунаас салж чаддаг, орхиж авч чаддаг. Тэгээд янз янзын л би сэдвэр урд нь байгууг бичлэгсэн тэгээд жоохон чанарын шаардлага хангахгүй бүгд нь устгацсан. Тэгээд одоо бүх машинээр дахиад эхэлж байгаа. Юу нь тэгээд яг хуу жоохон алдаа дутагдaltaа онцгүй байсан гэсэн та нар минь ингээд намайг гол саад санааг минь ойлгоод гоё үзээд дэмжээрэй гэж би хүсэж байна. Гол миний хүсэж байгаа юм болохоор та нартай гоё зөвлөгөө өгөөд өөрийнхөө одоо сурсан мэдээ мөн хуваалцаад амьдралд нь гоё жоохон чсан дэм болохыг хүсээд ингээд бичлэгээ хийдэг. Тэгээд өнөөдөр юм болохоор ярих сэдв маань токсик харилцааны талаар би та нартай ярих гэж бодлоо. Яагаад энэ сэдвийг сонгосон гэхээр би өдөр байдсан чим их сургуультай нийлдэгсэн манай нэг найз охин залгаад бид хоёр бараг 2 цаг ярьцаа. Юм идэ тэгээд яриад тэг бахан юм ярьсан. Тэгээд харин токсик харилцааны талаар цадж надтай баах юм яриад бараг 190% нь бараг энэ талаар яриа. Тэгээд гомдж байгаа яриад тэгээд жоохон тийм сэдв жоохон тэр тал руугаа нэлээд хамгаалаад тэгээд харин миний өдөржингөө ботсон бодол маань болохоор энэ сэдвэр жоохон ярилцаа гэдэг. Тэгээд сая хомсын анслангаа камера хасаачлаа. Тэгээд хомсны хуурай жоохон дуурж магадгүй. Тэгээд та нар минь тийм бол уучлаарай. За тэгээд токсик харилцаа гэж юу юм бэ? Яагаад бидний токсик харилцаан дээр ингэж гацчдээ юм бэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд цагт нэг баригдахгүйгээр би зүгээр л ингээл яриад явчихна. Нэг амар нөгөө нэг минут энэ төр яахгүй зүгээр л өөрөө хумсан анслангаа та нартайгаа ярилцж байгаа шүү. Тэгээд удаашралтай ач хувьсвал нуурсан юм байвал тэгээд зүгээр л алгасчаарай. За тэгээд токсик харилцаа гэхэр хүмүүс нөгөө нэг ер нь токсик харилцаа гэх нь эрэгтэй эмэгтэй хосуудын харилцаан дээр илүү ер нь хүмүүс ингээд илүү одоо юу гэдэг чи илүү ойр санагддаг ч юм уу эсвэл юу гэдэг чи хосуудад л токсик харилцаатай гэдэг гэж ойлгодог байх. Тэгтээ үгүй. Яг бол бид нар хүн юм чинь дандаа харилцаанд ордог. Аав ээжийн харилцаа тэгэл гадуур явж хат танихгүй хүнтэй харилцах, гэр бүлийн харилцаа, найз нөхдөд харилцаа бүхэл юм дээр харилцаагүй амьдрал гэж байдаггүй. За тэгээд гэхдээ тэр дундаас хамгийн бидэртэй ойр гэдэг нь болохоор хосуудын харилцаа гэдэг. Тийм ээ. За тэгээд одоо өөрийгөө та токсик харилцаанд байгаагаа яаж мэдэх вэ гэхээр одоо би зүгээр яг өөрийнхөө би яг эмэгтэй хүн чи эмэгтэйний хадлаас эрэх цаад эрэгтэй хүнийгээ яриад явчих гэж бодлоо. За чамайг байнга буруутгадаг тий. Тэгээд одоо чиний өөрийгөө үнэлэмжий чи дандаа доош нь хийж идэг. Айц одоо юу гэдэг чи цуг байхад ингээд айцтай ч юм уу тав тухгүй тийм мэдрэмж төрүүлж идэг. Одоо нөгөө эрэгтэй хүнийг ярьж байгаа шүү дээ. Тэгэхдээ эмэгтэй ч хүнээс эрэгтэй хүнд бас ийм мэдрэмж төрүүлдэг бас байж болно. Дандаа эрэгтэй хүн буруутай гэсэн юм яриаггүй. Тэгээд би болохоор өнөөдөр нөгөө найзхаас дээр л ярьж байгаа шүү. Тэгээд чиний төлөө гэж хэлж байгаа мөртлөө цаагаараа чамайг хянах гэж ч юм уу эсвэл одоо ингэ дарах гэж тий юу яах гэж үздэг, атах гэж үздэг, бацах гэж үздэг гэж ярьдаг тий. Тийм тэгээд одоо тийм бол ер нь буруу харилцаатай л гэсэн. Гэхдээ энэ шууд сал гэж хэлж байгаа юм шиг зүгээр ийм харилцаатай бол та нар минь хоорондоо ярилцаад гоё дандаа зөвөр юу асуудлыг шийдэж чагараа гэж бас хэлмээр байна. За тэгээл хинтээ ярьж байгаа яаж байгаа юм нэг жоохон юу сууд. Хинтээ ярих чинь яаж чинь уулзах чинь гэл ингэж байнга цагддаг, хордог, тийм ингэж шалгаадаг, тэгвд чинь тагнадаг ч юм уу. Тийм байх юм бол бас буруу. Тэгээд өөр чинь чамтай хэрэлцчихэд 2-3 өнөр юм дуурдгүй ч юм уу. Тэгэх юм бол бас токсик харилцаа гэсэн үг.
чамаг бас гэр бүл найз нөхдөс чинь тий ер нь чиний хийхийг хүсэж байгаа юмнуудаас ингээд дандаа холдуулж болохгүй чи чадахгүй гэж одоо ингээд хэлдэг бол бас токсик харилцаа. За тэгээд өөрөө буруу юм хийжээд хэзээ ч буруу юм хийснээ хүлээн зөвшөөрдөггүй. Тэгээд ирүүлээд чи буруутан болдог бас тэр токсик харилцаа. За тэгээд жишээлбэл өгдөг чинь бид идэвхтэй токсик харилцаанд байгаа л идэг тэрийг уучлал байгааддаг. Тэр бас айгу буруу зүйл яагаад тэгэхээр та нар цаадгүй одоо өгшүүл чинь тийм юм гим одоо буруутай юм хийж ойлгуулж чадахгүй байгаа гэсэн үг. Тэгээ өнөөдрийн одоо миний гол ярих гэдэг сэдв болохоор манай найз их сургуулийн маань нийлдэг гэсэн найз ингээд нөхөртөө суугаад одоо бараг 16 жил болж байгаа. Том охин 14-тэй. Тэгээд одоо болохоор сайхан төрөөд 3 жил болж байгаа юм билээ. Тэгсэн чинь нөхөр нь одоо бараг сүүлийн жил гар ерөөсөө тэр хүнтэй татна харилцаанд орохоо болцсон. Тэгээд бараг нэг гэртээ юм дуурдаггүй. Ер нь тэгэл нэг юм танилуд ч юм шиг тийм гэртээ байдаг. Тэгээд яагаад ийм болоо чи юу бодож ийн гэдэг бид тээр тийм ярианаас анх эхэлсэн. Тэгээд min чинь бол үнэхээр бүр амар гүнзгий шатанд орсон байгаа гэсэн үг. Тэр тэгтээ би шууд тэр цаад хүний буруу үжилэхгүй, найз захаж буруу үжилэхгүй зүгээр ингээд сонсоод өнгөрсөн. Тэгээд яг үнэхээр ийм байдалд орсон бол энэ бол бүр гүнзгийрсэн шатанд орсон шууд өнөөдөр би ингэж яриад ингээд алга болдог юм биш л те. Тэгтээ яагаад эрэгтэй хүн одоо эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг ингээд одоо ингээд авцуучаад тэгээд хүүхэд төрөөд ирэнгууд л муухай болчлоо гэдэг ингээд одоо янз янзын муухай үргэлдэг нэг хүүг гэц чинь амар том амар сунцсан байж тээ. Тэгээд чи юу бүр амбирцсан байна тий бүр яана гэж бүр ингээд юм уу танихгүй найз дэлж юм шиг өвөд хэлдэг. Энэ бол бас үнэхээр эмэгтэй хүнийд бол хамгийн бүр ингээд өөртөө итгэл бүх юм ингээд бүр ингээд байхгүй болгож байгаа гэсэн үг. Тийм манай найз нь одоо баг ямар юмдээ яаж хуучин одоо ингээд хуучин шиг байх вэ? Яаж эргүүлж одоо нөхөртөөгөө ингээд хуучин шиг харьцаатай болох вэ? Чи надад зөвлөгөө өгөөч гэдгсэн. Би зөвлөгөө өгөөгүй өнөөдөр зүгээр л сонсоод сэтгэлийн онгойтл сайхан сонсоод тэгээд жижигэн хариулхан байгуул хариулчаа тэгээд өнгөрсөн. Яг шууд ингээд нийлжсэн найзтай одоо үүдэж чинь ингээд одоо үүдэж чинь шууд ингээд зөвлөгөө өгвөл ингэхээр надад амар ивгүй санагдсан. Яагаад тэгэхээр үгүй яагаад чи би зүрхлээгүй юм. Тэр найзгаа үгийг сонсоод би бүр яриаг нь сонсоод зүгээр ямар гойно гэсэн. Тэгэхээр би одоо хин нэгэн зөвлөгөө өгөх гэж энэ бичлэгээ эхлүүлээгүй. Зүгээр одоо яг гэр бүл болж байгаа залуучуудтай залуусуудтай хайртай хүнээ хүүхдтэй олгоод хүүхдтэй болоод хүүхдтэй болсны дараа төрсний дараа мэдээж эмэгтэй хүний бие хуучин шиг байхгүй. Дэвтэрн өөрчлөгдөн онцгой болно. Тэгтээ буцаад хайр халамжтай сайхан хантай хүн бол хэсэг хугацааны дараа буцаад одоо тэр би сайхан бие нь одоо ингээд эргэж ирд юм аа. Тэр бол танаас 100% шалтгаалт юм аа. Хажуудынхаа нийтлээ хайрлаад одоо услаад халамжлаад ирэх юм бол эмэгтэй хүн өөр ирэхгүй хайр халамж нь ингээ байхаар гоо урд нь шиг ингээ байж чаддсан юм аа гэдгийг би ингээ ойлгуулах гэж энэ бичлэгээ хийсэн. Тэгэх юм болохоор хүүхдээ хараад гэртээ суугаад л тэгэхээр сайн ихнэр тэгээд өөрийгөө хөгжүүлэх юм хиймээр гарч ормоор нь гэхээр нь битээ хачиж байгаа. Эсвэл ч одоо хүүхдээ арах хэрэгтэй шүү дээ. Гэртээ хурд эргэж битээ хэлж байгаарэ. Өөрт нь цаг үнэхээр л чи гоё их нэртэй авах хүсэж байгаа бол цаг гаргаж их нэртэй гоё тусалж байгаарэ. Гоё сайхан үг хэлж байгаарэ. Тэгвэл тэгээ чиний их нэр чинь өргөлж гоё хിവэрэ байх болно. Тэгээ яг амар ингээ санаагаа ингээ гоё бас яаж чадахгүй юм уу мэдгүй. Өнөөдөр яаж амар бас гоё нэг хэлсэн.
Ер нь зүгээр яагаад эмэгтэй хүмүүс бид нэр төрж бие өвдөрн тэгчээд буцаад хэвийн хэмжээнд оруулах гэж маш их цаг хугацаа зарцуулна. Тэгээд хажуудахын ажил нь дэмжихгүй ингээд доош нь тардаг ял эмэгтэй хүн нэрээ бүр ингээм амар гундна, гутарна. Тийм болохоор залуучуудаасаа гуйхад хажуудах үнээл халамжил, хайрал, ярилц тийм ээ. Үнэхээр чи хайртай юм бол гоё. Усал гоё үгийг хэлчихье. Гоё үг хэлснээрээ тэр хүн чинь урам авч улам өөртөө ихтэй болж гоё гэрэлтэх болно. Битгий гиз чинь сонсон байна. Эсвэл чамтай бараг юм хийхээс муухай санагддаг энэ гэж тэгж битгий хэлээрээ. Тэр чинь амьдралд эцээж мартагдахааргүй тийм үг. Чи тэр хүнийг зүгээр л алж чинь гэсэн үг. За энийг л хэлэх гэжсэн. Миний санааг ойлгосон байх гэж найдаа. Жохон уршуу ойлгомжгүй ярьсан байж магадгүй. Гэхдээ яг би зүгээр залуучуудаасаа хүсэх юм нь хайртай хүний хажуутай байлгаад битгий химлэрээ үргэлж гой сайхуугаар услаарай. Тийм бол чи хариуд нь дандаа бас халамж хайр үгүй нь гоё штэ. Гой сайхууг хэлээд хамтдаа амьдралаа босгоод тийм ээ. Адилхан чи бас өөр хүн хайгаал явна. За магадгүй тэр хүнээс салаад дахиад нэг өөр хүнтэй болсон тэр хүн чинь төрөөгөө яж аваад их нэртэй ч адилхан төрөөд бас л адилхан гисцэн хүн чинь бас л бодлон гоё сайхан байсан бүх юм муу болно. Яг л адилхан эмэгтэй хүн болгоно. Төрсөн хүн болгоно тийм болдог. Харин чи өөрийгөө сайн эр хүн гэдгийг мэдхийг хүсэж байгаа бол төрснийхэн дараа ихнэр чинь хэр удаан хугацаанд буцаад хэвийн хэмжээнд орж ийн. Өсвөл тэр чигээр үлдэж ийн гэдэг бол зөвхөн чамаас шалтгаална. Тийм болохоор чи ихнэрээ гой сайхан авч явахад одоо чиний үүрэг оройл чиний тусламж ихнэр чи хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр санагдсан. За тэгээд дараагийн хавшлэгээр дахиад уулзъя. Түр бай.